Mentimeter application багш хичээл заагаад тухайн агуулгыг оюутан ойлгосон уу үгүй юу гэдэгт дүгнэлт хийх боломжийг олгодог ийм аппликейшн байгаа. За аппликейшнд аккаунт үүсгэж бид нэр орох ёстой. За иймэрхүү байдлаар харагдана. За энэхүү Mentimeter нь үнэгүй хувилбар тэгээд төлбөртэй хувилбарууд байгаа. За үнэгүй хувилбар нь бол 2 слайд ашиглах боломжийг бидэнд олгож байна. За тэгээд 2 слайдн дээр бид нэр туршилт хийгээд үр дүнтэй байх юм бол үүнийг худалдан авах боломжтой байх нэ. За Mentimeter.com багшид харагдах хувилбар маань Mentimeter.com гэж орох ёстой байгаа. За оюутанд харагдах байдал нь Menti.com гэж орно. За дэлгэцэн дээр байгаа кодыг оюутнууд өөрийнхөө Menti.com-оор ороод энэхүү кодыг хийгээд оюутнууд саналаа өгнө. За одоо оюутнууд хэрхэн саналаа өгч байгааг харъя. За Menti.com руу орж байгаад та танхим болон цахим сургалтын алинд нь дуртай вэ гэсэн асуултанд хариулаад. За 3 хүн хариулсан байна. 4 хүн боллоо. За манайхан болж байна уу? 9 хүн хариулсан байна. За бүгдээрээ цахим сургалтанд дургүй байгаа юм байна тийм ээ. Эсвэл холимог, эсвэл танхимын сургалт зөвлөл гэж үзээд байгаа юм шүү дээ. За ойлголоо. За би дараа нь дахиад слайдаа гүйлгэнэ. Дараагийн асуултанд хариулаарай. За төгс ангийн бүх хичээл танхимаар орно гэвэл та зөвшөөрөх үү? За 10 хүн боллоо. За баярлалаа. Дараагийн нэг аппликейшн бол Padlet.com гэж байгаа. Padlet.com нь хилэлцүүлэг зохион байгуулахад тохиромжтой юм аппликейшн байна. Энэхүү аппликейшн мөн адил үнэтэй болон үнэгүй хувилбарууд байгаа. Үнэгүй хувилбар нь 5 ийм хилэлцүүлэг зохион байгуулах эрхийг олгодог ийм аппликейшн байна. За тухайн аппликейшнийг яаж ашиглах вэ гэхээр аккаунт үүсгээд тэгээд settings дотроо modify хэсэг дотроо хилцүүлгийнхаа сэдвийг оруулаад за дараах тохируулгуудыг тохируулах боломжтой байх нэ. За icon за тэгээд font за тэгээд reaction зэргийг тохируулах боломжтой байх нь. За мөн адил share хэсэг рүү ороод share хэсэг дээрээ email рүү, Facebook, Twitter, Classroom руугээ шеэрлэх боломжтой байх нь. За тэгээд хилэлцүүлгийн үр дүнгуудыг ямар байдлаар экспортлох боломжтой вэ гэдгийг энэ хэсгээс харах боломжтой байна. За энэ хилэлцүүлгийг яаж ашиглах вэ гэхээр энэ баруун доод буланд байгаа нэмэх тэмдэгэн дээр дараад хилэлцүүлэгт оролцогч маань нэрээ бичих нь байх нь. За тэгээд хилэлцүүлэгт ямар саналтай байгаа вэ энэ хэсэгт нь оруулж болно. За мөн адил эдгээр файлуудыг, зургийг хавсаргах боломжтой. За тэгээд publish хийхэд энд орж ирэх нэ. За ингээд хилэлцүүлэгт оролцогчид энэ оролцогчдын одоо ирүүлсэн саналууд дээр бид нэр бас лайкаа дарж болох нь доор нь бас ингээд саналуудаа бичиж болох нь зөвшөөрөхгүй байна. Одоо энэ дээр санал нийлж нийлэхгүй байна гэсэн байдлаар энэхүү хилэлцүүлгийг зохион байгуулах боломжтой ийм аппликейшн байна. За Padlet.com-оор явуулж байгаа энэхүү хилэлцүүлэгт оюутнуудаа энэ линкээ явуулна. За энэхүү линкээр дамжаад оюутнууд хилэлцүүлэгт оролцсноо.